Сайн байцгаана уу? Та бүхэндээ бэлгүүн тулга авч сургуулиас явуулж байгаа жолоо дадлагын цуврал хичээлийг төлөвлөж байна. Өнөөдрийн хичээлээр автомашиныг байрнаас зөв хөдөлгөөнд оролцох буюу харцаар зөв орж гарах хичээлийг авч үзье. Автомашиныг байрнаас зөв хөдлөх үйлдэл нь нэлээд хүнд үйлдэлд тооцогддог учир нь автомашин байрнаас хөдөлж зогсож байгаа гинэнээс гарч нэгдүгээр гинэнээс арай чигээр явж болно. Урд саад юм уу урд машин явж байх юм бол хоёрдугаар гинээр ордог учраас энэ нэлээд хүнд үйлдэл тооцогдно. За автомашиныг эхлээд байрнаас хөдлөхийн тулд арааны хөшүүргийг нейтрал байдалд буюу салгасан байдалд байлгана. За тэгээд авцуул холбооны дөрвөн дээр тултал гიშгэж асфальтын дэлгүүрийг дөлгөж автомашин яснаа. За хөдөлгөөнд оролцох нь их аюултай үйлдэл дээр дурдсан учраас хамгийн нэгдүгээрт анхааруулах дохионы хөшүүргийг зүүн гар тийш нь буюу буцаж ирэх дохиогоо өгнө. За энэ зүүн гар тийшээ буюу буцаж ирэх дохио ажиллахгүй гэрлэн шатсан үед зүүн гараа чигээр нь сунгаж араас ирж байгаа тээврийн хэрэгсэлд хөдөлгөөн эхлэх дохиогоо мэдэгдэнэ. Энэ нь зүүн гар тийшээ ирэх буюу буцаж ирэх анхааруулах дохио гамаа гараар өгч байгаа. За бидний гэрэл зүүн гар тийшээ ажиллаж байгаа учраас зүүн гар тийшээ ирэх дохионы гэрэл өгөөд хурдны харьцгийн хөшүүргийг нэгдүгээр байдалд залгаж гар тоормсоо буулгаж за арыг харах толинд буюу бүхээгний толинд араас ирж байгаа автомашинуудыг харна. За толинд харагдж байгаа хэсэг нь автомашины ардлын 45 градусаас илүү цааш харагддаггүй. Нүдээр харж байгаа хэсэг нь нүдний хязгаарын төвшин энэс хойш харагддаг учраас автомашины хойдлын хажуу хойдлын хэсэг үл харагдах орчин үүсдгийг бид нар төрөөчийн хичээлээр толинд тохируулж харахад үзсэн билээ. За үл үзэгдэх орчин бас хязгаарлагдж байгаа учраас толинд харах нь хангалтгүй юм. Тийм учраас баг зэрэг бүхэж эргэж хажуугийн дэргнүүдийг хараад баталгаажсан нөхцөл за одоо баталгаажсан нөхцөл байхгүй учраас хажуугийнхаа дэргнүүдийг хараад байж байгаа. Мөн урдлынхаа юуг ээлжээр харж явах хэрэгтэй. За энэ арын дэрэг зай гаргасан учраас бид нар яваад орно. Тэгээд явж байгаа игнэндээ ороод гараар өгсөн дохиогооныхон хөшүүргийг унтрааж нэгдүгээр барилдад орж явна. За ингээд нэгдүгээр араатай хөдөлгүүрийн дуу ээрч эхэлж байгаа учраас араагаан солиод хоёрдугаар араанд хийнэ. За энэ араа яаж солих тухай бид нар төрөөчийн хичээлээр авч очсон учраас одоо давч явъя. За ингээд байрал явна. За автомашинтай хөдөлгөөнд оролцож яваа үед замууд нэг төвшөнд огтлсон бэлчээр хэсгийг бол уулзуур гэдэг ойролцоох албан байгууллага буюу шатхуун түгээгүүрийн газар руу эргэж орохдоо за тэр замаар хөндлөн гарч яваа явган зорчигч буюу ундаг дугуйны зорчигчдод зам тавьж өгнө. За бид нар гарцаар баруун гар дэш ирэх тохиогоогоод гарцаар баруун гар дэш эргэж байна. Энд явган зорчигч явж байгаа учраас зогсож зам тавьж өгч байна. Явган зорчигч өнгөрөнгөд бид нар гарцаар явах ёстой. Гарцнаас гарахтаа бид гарцаар явж байгаа явган хүнд гөөлгөж сандрааж болохгүй. Зогсож зам тавьж өгөөд эрх чиг заадаг гэрлэр тохио өгөөд явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа. Явган хүн болон ундаг дугуйн зорчигч зам тавьж өгөөд замтай нийлэх үед энд биднэрт уулзуурын өмнө зам тавьж өг гэсэн тэмдэг байх ёстой. Зам тавьж өг гэсэн тэмдэг байхгүй бол бид нар ойролцоох албан байгууллага буюу шатхуун түгээгүүрийн газраас гарч ирэхдээ тэр замаар явж байгаа автомашинд зогсож зам тавьж өгнө. За энэ машин зам тавьж өгсөний дараагаар гарцнаасаа гарч замдаа нийлнэ. За өнөөдрийн хичээл үгээр дууслаа. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Та бүхний алтан шар зам үлзээтэй байгаая.